Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 25-ны өдөр дугаар 173 Дөрийн ордон Улаанбаатар хот Монгол Улсын гавьяат цол хүртэх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 дахь хэсэг 15 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилтыг гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсэвэ. Баянгор аймгийн Хүрээ Марал сумын харьяат Монгол Улсын гавьяат багш Бигзийн цогцолмаа 18 настай залуухан бүсгүй багшаа хэмээн дуудуулах эрхэм алдрын эзэн болсноос хойш боловсролын салбарт тасралтгүй 56 жил ажиллаж 84,000 гаруй их хүүхдэд эрдэм мэдлэг амьдралын арга ухааныг зааж сургасан байна. 56 жилийн хөдөлмөр түүний ингэрт Монгол Улсын гавьяат багш болон ялалцаж байна. Алдар гавьяагаан төрдөн үнэлүүлэхдээ аавынхаа нэрийг төрийн сүлтний өмнө тунхаглан дуудуулах нь хамгийн том бахархал байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан багшийг үр хүүхэд эрхэм олон шавнар нь уухайлан өгтлээ. За миний хувьд 56 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж байгаа Ахмад багш байна. Бигзийн цогцолмаа гэдэг. За багшлах ажлынхаа гарааг Төрсөн нутаг буюу Баянгор аймгийн Хүрээ Марал сумаас эхэлсэн, багангийн багшаар эхэлсэн. Нийслэлийн 76 дугаар сургууль Төв газар зүүн багш захирлаар нийтдээ 30 жил ажилласан. За ингээд төсвөртэй гарсан байна. 2010 онд найзууд нэртэй хүүхдийн цэцэрлэг үүсгэн байгуулад одоо 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилээр ирсэн манай цэцэрлэг өргөжин бэхжсээр одоо 108 хүүхэдтэй 5 бүлэгтэй үйл ажиллагаагаа сайхан явуулж байна. За хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуульд би 40 жил ажиллаж 84,000 шавийн багш байгаа юм. За цэцэрлэгийн 16 жилийн үйл ажиллагаанд 1400 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгосон байдаг. Ингээд намайг их амжилтанд хүргэж, алдар гавьяанд хүргэж байгаа үе үеийн хамтран ажиллаж байсан багш ажилтнууд, олон мянган шавнар, тэдний эцэг эхчүүд, миний өөр хүүхэд ард гэр, хөргөн бэрүүд, ачтээ нар, хүндэт эгч дүү нартаа маш их баярлж байна. Та бүхний минь дэмжлэгээр өнөөдөр би энэ түвшинд хүрлээ гэж одоо бахархаж байна. Төрсөн нутгийн ууд ус. Уугуул суугуул нутгийн маань дөрвөн их бол 10 өвөр 20 метр амьдарч яваа Баянгорсын хайрхандаа сүсгэлэн мөргөё. Аавынхаа нэрээр төрийн их том ордондоо өрн залгадаж ерөнхийлөгчийнхаа гараас зарилгын уншиж одоо том шагнал авч явах үедээ аавтайгаа хамт шагнагдаж байгаа мэт бодогдож байлаа. Тэгээд Бурхан Тэнгэрийн орноос аав минь, ээж минь, ахын дүүс, хань минь харж байгаа бол намайг одоо хараад баярлаж байгаа болов уу гэж бодохоор бас их баяртай байлаа.
Монгол улсын гавьяат багш Бигзийн цогцлмагийн боловсролын салбарт ажилласан он жилүүдийн 30 жил нь нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуультай салшгүй холбоотой. Ажил амьдралын гараагаан эхэлсэн сургуулийн хамт олон гавьяат багшигаан хүнд итгэн хүлээн авлаа. Өнөөдөр манай нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн нийт одоо 2500 гаруй сурагчид, нийт 6000 гаруй эцэгчүүд, тэгээд нийт одоо 100 гаруй багш ажилтнууд маань маш их баяртай байна. Учир нь гэвэл өнөөдөр их үлзий төгс бүрдсэн сайхан өдөр. Маргааш улсын хосны баярын өдрийн урдталт манай сургууль маань түүхэндээ 44 жилийн түүхэнд 3 захирал дамсан ажилуулсан байдаг. Их сайхан үнийн нөөцийн хувь доктор зуршилтай юм сайхан эвсэг хамт олон. Тэгээ анхны захирал маань болохоор Галдан багш, хоёр дахь захирал маань манай цогцлмаа захирал байгаа. За ингээ гурав дахь нь миний бий байна. Ингээд манай цоогоо захирал болохоор манай анхны эмэгтэй захирал. Тэгээ өнөөдөр Монгол улсын гавьяат багш болж байгаад бид нар өстө үгээр хэлшгүй сайхан баяртай байна. Багш маань яалтчгүй энэ одоо халуун залуу бүхэл насаа humсалт амьдралынхаа 28 жилийг тус сургуультай одоо холбосон газар зүйн багшаас ахуулаад одоо захирал 16 жилийн захирал хийгээд ингээ 2009 онд манай цоогоо захирал маань гавьяаныхаа амралтанд ороод түүнээс хойш би одоо ажлын хүлээж аваад 17 жил ингээд багшийнхаа ажлыг үргэлжлүүлээд хийж байна. (1982) онд улсын багшийн дээд сургуулийг газар зүйн багшаар төгсөж ирээд түүх газар зүйн багш захирлаар 30 жил ажиллаж 3500 гаруй хүүхэд, 8 бүлэг, 120 гаруй багштай 4 ээлжээр хичээлдэг сургуулийг хүлээн авч байсан бол өдгөө сурлагын амжилт сургалтын чанараараа дүүргийн тэргүүний сургууль болгож чадсан юм. Ерийн малчны бодлоос ертөнцийн дэвжээд гарсан ерхүү найрсан талаас 9 гариг төрсөн багшта бүгд шогсон их хөргөөний эзэн юм багшта хүсэл төлөвлөсөн ирээдүйн замын эхлэл юм чигтээ давгарагдсан тод хар самбар дээр чихний ярууг шиг цагаан цэр дээр бичсэн чимэг болон хайрдагдах Монгол гэдэг нэрийг чэд зүрхний толтонд гэгэн дээрсэйсэн Эрдмийн хайгуулж танхимда цэгж суусан минь золтоо Эрдмийн хайгуулж танхимда эхэлж өчирсэн минь азтаа Монгол улсын гавьяат багш болсон цогцлмаа захиралтай халуун баярыг нийт багшлагаа өмнөөс өөрөөр хүсэж боловсролын 76 дугаар сургуулийн захирал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд баяр жаргал танаа тус сургуулийн ахмад захирал Монгол улсын гавьяат багш Бигзийн цогцлмааг хүндэт пионерт дэлсүүлэх хүндэтгэлийн арга хэмжээнд сурагчид бэлэнжигсэн.
илтгэл өгсөн сурагч бишрэл. Бодно. За энэхүү сайхан эрдмийн сарал тахилд хүрэлцэн ирсэн Монгол Улсын гавьяат багш тус сургуулийн Ахмад захирал цогцлогоо танд болон үеийн удирдлагууд багштай хамт мөрдөгцөн ажиллаж байсан үеийн багш нарын төлөөлөл бас мөн тус сургуулийн 44 жилийн түүхэнд тухайн сургуульд сурч төгсөж байсан төгсөгчд нийтийн сургуулийн сурагчдын төлөөлөл багш нарын төлөөлөл эцэгчүүдийн төлөөлөл ажилчид ахын дүүс та бүхэндээ үлзий тэмдэглүүлсэн энэ сайхан өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Өнөөдөр үнэхээр үлзий буйнд дэлгэрсэн сайхан өдөр гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гэж бодож байна. Учир нь яагаад үлзий буйнд дэлгэрсэн сайхан өдөр вэ гэж хэлэхээр өнөөдөр сургуулийн маань 44 жилийн түүхэнд манай сургуулийг 3 одоо захирлаа удирдсан гадан багш мөн цогцлмаа багш миний би баярлах миний би гэсэн ийм 3 удирдлагыг одоо дамжсан 44 жилийн түүхтэй сургууль хүний нөөцийн хувьд ч удирдлагын системийн хувьд ч маш их тогтвортой хамталаа. Ингээд манай одоо анхны эмэгтэй захирал Монгол Улсын гавьяат багш болсон энэ одоо маш их сайхан тохиол бүрдсэн өдөр байгаа учраас түүхэнд онцгой тэмдэглэгдэн үлдэнэ гэж бодож байна. Ингээд таньдаа болон таны олон сайхан шавнарт таны үе удирдуулж байсан нийт одоо удирдлагуудад бас багш нарт одоо байгаа багш нарт ажилчдаа халуун баяр хүргье. Хүндэт пианоны сүлгэд бэлэн болсон байна. Одоо 8 дугаар ангийн 9 дугаар ангийн хүүхдүүдэд одоо эдийн засгийн газар зүйн зарим тохиолдолд нийгэм судлал төөх зааж ирсэн. За үндсэн хуульд 7 дугаар ангид орж ирсэн. За ингээд энэ хугацаанд миний одоо дааж явсан анги бол одоо 3 анги байдгийг. 82 оны 8 сард 6-гийн үе, 7-гийн үе, 6-гийн төгсчихэд 7-гийн үед орж ирсэн. Нэг ангийг авсан. 86 онд 10 үе анги болон төгссөн. За дараагаар нь 86 оноос нөгөө удирдлагын академи тэгээд улс төрийн ихтэй сургуульд ороогоор явах боломж надад олгосон учраас 2 жил ангиас шилжүүлэгдээд 88 оноос 90 онд газар зүйн төрөлцсөн сургуульттай 9 дугаар анги авч 10 төгсгсөн. За энэ ангийн төлөөлөл бас ирсэн байгаа. За дараа нь залгаад нэг Chancellor өгшийн эцэг эхчүүд хүсэж байна гэд нэг хөөрхөн 5 дугаар анги авсан. Тэрнийг 7 дугаар ангид оруулсан байж хахад тэгээд намар нь би захирлаар томилогдож ангиа орхисон. Тэгээд тэр хөөрхөн бяцхан юмнууд намайг манай ангийн багш захирал болсон гинийгээд ороход хүүхдүүд дургуутсах байхдаа гэж бодсон чинь баяр хүргий багшаа гэд амжилт хүсье баяр хүргийг багшаа гэхээр нь би бас сэргэж байж билээ. За ингээд захирал болсон чинь одоо би жичрээд хөл шалгалаад одоо эн чи би захирал гэж юу байдгийг бол доо хаанаас нь ямар ажил хийдэг лээ гэж сандарч явах үед энэ хамт олон түшиж энэ одоо аж ахуйн энжин долом тэгээд бусад ажилтнууд гişэлийн эрхлэгч нар сайхан түшиг тулгууртай багш нар зар зураад хар аяндаа л одоо энэ ажлыг энэ сургуулийг бол тэргүүний сургууль болсон одоо намайг дэмжиж миний үгийг одоо хүндэтгэж миний гаргасан шийдвэрийг биелүүлж тэргүүний сургууль болгож чадсан та бүхэнд насан туршдаа баярлаж байгаа илэрхийлье.
одоо надтай хамт ажиллаж байсан миний удирдлага дор байсан сайхан залуу охтууд залуу сайхан хөвгүүд иржсэн одоо тэгээ бараг Ахмад багштай орхих болцсон надад залуучууд ашиг байна тий. За эдгээр намайг одоо нэг дунд үеийн захирал учиргүйч настай болоогүй тийм захирал байхад жижигхэн охтууд хөвгүүд ирж ирсэн шүү дээ. Болдонгүй бол хөөрхөн жоохон хүү ирж иржээ. Одоо ч гэсэн хөөрхөн хүү байгаад. За энэ олон сайхан одоо энэ гişэргэл байна. Энэ полын тэр шинүүд дэндүү хөөрхөн жоохон хөвгтүүд байсан. Тэгээд одоо энэ сайхан залуучууд болсон байна. За багшийнхаа араас ажил хөдөлмөрт одоо зүтгэж гавьяа багшийг мөрийг гаргаж өглөө. Миний мөрөөр гიშгэж олон 10 гавьяатууд төрөөрэй. Тэгээ энэ сургуулиуд миний ажил амьдралтай нэг толботой. Би 20 хэдхэн 29 настай орж ирээд 57 настай тэтгэвртэй гарсан. Урт хугацаа үз 30 жил. Тэгээ энэ хугацаанд юу эсийг өнгөрөхөдөө янз бүрийн зовлон жаргал бол байж байсан. Үр хүүхдүүд маань энд сургууль орсон. Одоо хамгийн том хүү маань энэ нэмхүүгээд сууж энэ бүлмийн зөвлөлийн та нартай адилхан бүлмийн зөвлөлийн гишүүн бөмбөрцийн хөлөөбийн дарга гэдэг нэг юм хүн гүйж явлаа. Бүжигчин нэг юм хүүхэд байлаа. За дараагийн хүү Долгосор мэгшин ангид 1-р ангид ороод одоо энэ бас онцлогтой гизэнлэн нэлэгдэж явсан Ням дорж гэж цагдаагийн оронд 200 хоны доктор юм хүү байна. Энэ сургуулийн сурагч шүү. За дараагийн том охин маань Дашивалбар гэж баасан хөөгшин ангид 1-р ангид ороод шийдвэр өгшин дарав төгссөн бас онцлогтой охтуудын нэг байлаа. Дахин сургуулийг 90 онд Түүх газар зүй ангиар анх төгссөн анги юм байна. Яг төгсөлтийн үед бол багш маань бас ард гэртэн гарч ирдэлээр ээжигээ аваад багш маань тэр үед Орос руу имчилгээ дааж аваад бас яг төгсөлтийн үед багш манаас байр таараагүй. Гэхдээ бидний сайхан төгсгсөн мундаг сайхан багштаа бас үнэхээр баярлж байна. Ийм сайхан багшны шаг болж бид нар төгссөндөө бахархаж байна. And the king could be that
Бурхныг олон мотортой гэдэг шиг энэ эмэгтэйн далай шиг сэтгэл Монголын олон бяцхан зүрхийг хайраар дүүргэж амьдралын зам мөрийг нь гэрэлтүүлсэн байна. 2010 онд найзууд цэцэрлэгээ байгуулан 16 жил тасралтгүй ажиллаж 1400 гаруй бяцхан шавнырын багш нь болжээ. Хүн альва зүйлд сэтгэл зүрхэн зориулаад ирэхээр тэндээсээ холдож чаддаггүй тийм л сонин ертөнц. онд тэтгэвртэй гараад тэгээд энэ цэцэрлэгээ байгуулагдсан. 2010 оноос өнөөдөр 16 дахь жилийнхаа хичээлийн жилд ажиллаж яваа юм. Тэгээд миний 56 жилийн 16 энэ цэцэрлэгтэй холбоотой тэтгэвртэй гараад энийг хийсэн. Тэгээд 16 дахь жилдээ л ажиллаж байна да. Эхлээд байгуулагдахад нь 25 хүүхэдтэй нэг холим гүйлэгтэй жижигхэн цэцэрлэг байсан бол түүхэн хугацаанд дотор сайхан хүүхдүүд сайн төрийн дэмжлэгээр жилээч өргөжин хэлсээр өнөөдөр одоо 108 хүүхдийг 5 бүлэгт хамран сургаж хүмүүжүүлж байна да. За миний ээж боловсролын салбарт нийт 56 жил сурган хүмүүжүүлэх ажил хийж бас үүнийхээ үр шимийг өнөөдөр бас төр засгаас одоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг төр засгаараа үнэлүүлээд баяртай байна. Ерөнхийдөө бол гэр бүлээр бид нар бүгдөө л багш байсан. Тэгээд дөрөв хүүхдүүд нь дөрвөлээ багш нар болцоосон. Ингээд багш нарын одоо багш мэргэжил гэдэг угаасаа их тийм сайхан одоо цагаан мөртөө сайхан ажил мэргэжил байдаг. Хүн тэгээд ер нь бол боловсрол эзэмшээд мэргэжлээд ингээд явхад хүний анхны одоо мэргэжил гэдэг юм бол айгүй тийм чухал байд юм байна. Сүүлд нь хэдийгээр ирсөөж хуульч болоод ингэсэн ч гэлээ гэсэн анхаанаасаа би ч одоо 1987-аас 91 онд багшийн сургуулийн пионерийн удирдагчийн анги багангийн багш гэдэг. Багангийн багш пионерийн удирдагч гэдэг мэргэжлэр төгсөж байсан. Гээд одоо багш нарын гинэд орж ингэж одоо ээжийнхэн ажлыг бас өвлөж аваад ажиллаж байлаа. Тэгээд дунд бас 10 жилийн дунд сургуульч багшлаж байлаа. Пионерийн багш, үндэсний мэдээллийн дээд сургууль гэсэн үндэсний бүхэн багш, самжуудын багш аргас ажиллаж байлаа. Тэгээд ер нь хүн гурван зүйлээр л одоо их бахархаж явах хэрэгтэй юм уу гэж бас боддог. Тэгээд нэгдүгээр ээж аваараа, хоёрдугаар өөрөө, гуравдугаар эзэмсэн мэргэжил боловсрлоор эзэмсэн мэргэжлээрээ гаргаж амьдрах хэрэгтэй гэж. Тэгээд өнөөдөр бас ээж маань ингээд Монгол улсын гавьяат багш гэдэг юм одоо алдар хүндтэй нэр үнэтэй мундаг сайн цолын одоо нэг шагнуулсанд маш их баяртай байна. Тэгэхээр би мөнх даврын шав одоо ардын өсвөлийн 80 жилийн өмнөх баярнууд Монгол улсын эчин цол хүртэж байлаа. Тэгээд
яг нас болтон чи ингээд бодохоор л нөгөө багшийн зүг бодогдож байна. Тэгэхээр аав тэнгэр, ээж газар, багш бол бурхан байдаг юм а гэж миний ог шилдэг байсан. Ээж маань Монгол улсын гавьяат багш гэдэг эрхэм хүндтэй цолыг дүүрэн даах юм хүн юм аа. Одоо өнөөдөр бол миний ээжийн байгуулсан цэцэрлэг дээр бид нэр одоо ингээд зогсоод яриа гэж байна. Тэгээд маш олон хүүхдүүдийг хоолтой унттай залгуулдаг. Өөрөө хоолунд мөнгө цаас гэхээс улдаар тэр хүүхдүүдийг хүн төлөвлөгөө сургаж яадаг тийм юмуд хүртэл маш их байдаг. Энэ талаар маш их буянлаг юм байгаамаа. Тэгээд миний ээж удам ухсаа их сайн учраас язгуур ухсаа нь одоо бас ээжийн хөтэлдэг байхаа гэж боддог. Миний аав бас багш юм. Багш хүний мэрэгжил бол их гайхалтай. Тэгээд хэлдэг шүү дээ нэг бурхан багш гэдэг. Тэгэхээр бурхан тэгээд дараа нь багш байгаа гэдэг тий. Тэгэхээр чин багш бол оройгүйл дээдл байгаа юм л да. Тэгэхээр бол би бол багшийн үйлс ажиллаар бол байнга бахархаж явдаг. Багш өөр их гигэн байдаг. Тэр хүнээс хар юм харагддаггүй л гэж боддог. Ээж маань бол бас миний дээр багш үйлсэд бол маш их тийм болдог. Хамгийн анхны хичээлийн маань лекцийг аав ээжээр нь хоёр талд суудсан хэлээд тэгж бич ингэж яавал цагийн хуваарлалт тийм байдаг гэж хүртэл одоо ингэж зааж исэн. Миний анхны хичээлийн лекцүүд одоо хадгалаатай байдаг. Хүүхдийн цэцэрлэгийг одоо энэ цонхоор хараад хойно харагдаж байгаа цагаан байшинд, хоёр давхар цагаан байшинд 25 хүүхдийн холимог нийгүүлэхтэй ингэж байгуулад анхны шинэ жил хийх гээд байж хахад хүрэлцэн ирж ёлк гэжсэн хүмүүсийн төлөөлөл энэ дотор сууж байна. За тохиолох юм бол цэрэн балжир байна, муу талигаад перлэж юмцогш байна. Тэгээ манайхан эрсгэж тунгалаг туяа эднэр ирээд одоо миний анхны ёлкийг гадна талд нь засан өвгөн хийж тавиад тэгээ дотор талын үйл ажиллагаа хөтлөөд тэр ёлкны одоо бар жил туулай жил байсан юм байгаа. Бар жил туулай жилээр 3-4 хүн настай пөрөсөрөн, базарсран 2 туулай бар болж тоглож ингэж анхны шинэ жил хийжсэн сайхан дурсамж байна. За тэр цагаас хойш одоо өргөжинд хэлсээр сайн хүүхдүүдийн буйнд сайхан төрийн хүчинд цэцэрлэг маань одоо өргөжиж одоо сайхан сэтгэлтэй хүүхдээ хөгжүүлэх гэж тэмүүлсэн сайн эцэг их олшсоор манайх өнөөдөр 5 бүлэгт 108 хүүхэд сургаж хүмүүжүүлж байна. Цасан симэрганаар жижигхэн хар машинаар хүний хүүхдүүд зөөгөл гав ганцаар амчирэл хүүхдүүд ихэнхэн гадагшаа явцсан. Ер нь цөхөрч ганцаардаж эвгүүдэх тийм байдал бол над байсан боловч би тэрийг шантраагүй. Шантрахгүй байхыг хүүхдүүд минь хийдэг байсан. Эдгээр хүүхдүүд бол гурцалдаг байсан. Та чаднаа зүтгээд бай, яваад байл гэдэг. Тэгээд тал талаас эдийн засгийн сэтгэл зүйн байнгын дэмжлэг өгдөг байсан. Тал энэ цэцэрлэг би 9 минут хүүхдүүдийн гарт халуун чихэн хатгуулсан гэж боддгийн. Ингээд та нарын насан туршдаа баярлаж бахархаж намайг энэ их амжилтанд хүрэхэд көтчин байсан шүү гэдгийг бол дахин хэлж та нарт баяр хүргье. «15 жил захирлаа» гэж дуудвал амтны ялхууг дуулсан, уйлсан, бүжгэлсэн хүүхдүүд энд ирж энэ цэцэрлэгийг хүүхэд шуугсан ихэрхүү болгож энд би хүндлэгдэн явж байгаа учраас энэ найзууд нэртэй цэцэрлэгтээ одоо сүгдэн мөрөг мөө гэж одоо талархаад цэцэрлэгтээ энэ хүндтгэлийн хадгийг өргөё.